Улаанбаатар хөтөлбөр дасгалын булангаараа үргэлжлэн хурж байна. Энэхүү булангаар дамжуулан та бүхэндээ эрүүл амьдралын хэв маяг, идэвхтэй амьдралын ач тусын талаар танилцуулахаар бол өдөр болгон дасгалуудыг танилцуулахаар болсон. За тийм ч учраас Star Fitness дээрээ хүрэлцэн ирсэн байна. Өнөөдөр бидний багшаар Star Fitness-ийн багш тасгалжуулагч Одонбаатар ажиллах болно. Энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. За өнөөдөр хөдөлөө ямар дасгалыг үзэгчдэд зааж өгөх вэ? За өнөөдөр ямар ч хүн хийхэд тохиромжтой. За өглөө хийсэн ч болно. Гэртээ тийм ээ ажлын байран дээр ингээд жилээ гаргах ийм дасгалууд хийнэ. Хийхэд маш амархан шүү манайхаа. Тэгэхээр бүгдээрээ дагаад хийгээрэй. За ингээд эхний дасгал руу орцгоё тий. За эхний дасгал хийхдээ хоёр хөлдөө ташааны хэмжээтэй зай авч зогсоод за эндээс хоёр гараа урдаа яг цээжнийхээ харалдаа нийлүүлж бариад за баруун хөлийг зүүн хөлний гадна талд тавьж өгнө. За ингэхдээ хоёр гараа алдлаж өгөөрэй. За аль бол өөрийнхөө хэмжээнд сайн аргашаа. За хуянтай хүмүүс байдаг шүү дээ тийм ээ. За ажил хийгээд нөгөө суугаа ажилтаа тийм ээ. За энэ хүмүүс энэ дасгалыг ингээд босчрээ сайхан хийчвэл маш сайн ингээд биеийн жилээ чинь гой гарч өгнө. Дээрээс нь хуйндахгүй шүү. Хоёр гараа нийлүүллээ. Сайн гадагш нь алдалж өглөө. За ингээд хийн гэсэн үг. Ялчгүй завгүй ажил амьдралын хэм маягтай хүмүүст бол иймэрхүү амархан ирнээсээ биеийн жилээ гаргах дасгал их чухал гэдэг. Биеийн жилээ гаргах яг зөв. Хийхэд амархан байгаа. За хоёрт дасгал. За энэ дасгалыг ер нь бол нэг 3 оролтоор өөрийнхөө хэмжээнд 15-аас 20 удаа хийхэд болно. За хоёрт дасгал руугаа хөлдөө мөрний хэмжээтэй заавч зогслоо. За эндээс хоёр үлмигээ үл ялэг гадагшин задлаад за нуруу шулуун дээр за эндээс хоёр гараа доошоо суухдаа газар хүргээд өвдөг яг үлминий харалдаа задарчсан гэсэн. За газар хүргэлээ дээшээ авчихдаа хоёр гараа алдлаад одоо нийлүүлж өгнө гэсэн. Тойрог хэлбэр үүсгээд хоёр. За амьсгалаа болохоор доошоо аваад дээшээ гаргаж өгнө. Суухдаа авлаа. Гаргалаа. 3 4 5. За ингэж хийнэ. За хийхдээ нэг тоо баг зэрэг хагас нуулж өгнө. За хажуу тишээ хажуунаас харуулж үзүүлье. За ингэхдээ нуруу ийм шулуун байна. За хитрхи одоо ийм доошоо суухгүй ч юм уу ийм байж болохгүй тийм ээ. Жохон гүйц суугаад өвдөг, өвзөг ер нь параллел болж ирвэл яг зөв сууж байна гэсэн үг. За тэгээд өвдгөө аль болох үлминээсээ ууш гаргаж ингэж суухгүй гэсэн үг. Эсвэл одоо ингээд зарим хүмүүс нь өсгийг ингээд газраас салтсан ч юм уу ингээд сууж харагддаг тийм ээ. Энэ бол алдаанууд шүү, буруу суун гэсэн үг. Тэгэхээр суухдаа гэлээд за бүр сууж чадахгүй бай гэж бодъё тийм ээ. Юм барьж байгаа. За сандал ч юм уу ширээгээ ингээд тулж байгаа. Ингээд тэнцвэрээ алдахгүй доошоо суулаа. Ингээд сурчих боломжтой. Тэгэхээр ялчгүй аливаа дасгалыг зөв хийхгүй бол бас буруу хөгжих хандлага байдаг бах тий. Эхнээсээ нөгөө нэг зөв техникээрээ зөв хийхгүй бол буруу хийхээр гэмтэл бэртэл одоо үе одоо холбоосонд маш их ачаал ирдэг. Булчин дээр ачаал ирэхгүй. Тэрнээсээ болоо шантрах. За дасгал худлаа юм байна гэж бодох вэ. Тэгэхээр та бүхэн маань яг багшийнхаа зааврын дагуу сайн харж агаад гэртээ дагаад хийгээд үзээрэй. За 3 дахь дасгал ямар? 3 дахь дасгал хоёр гараа дээш нь өргөд ингээд хооронд нь холбоод барьчих. Тэгвэл илүү ихтэйх юм баг. Ташааны хэмжээтэй зайтай эндээс өвдгөө өргөлөө хоёр талдаа ээлжиж явах гэсэн. За өвдгөө аль болох дээш нь сайн өргөд өвдгөө ингээд тэрх байдлаар ингээд хийж өгнө. За энэ маань хөвлийн дасгал шүү. Босоогоос их маш гоё үр дүнтэй. За ингээд хийгээд байна. Хоёр талдаа ээлжлээд за мөн 3 оролтоор 25-аар хийх нэ. За энэ дэр алдаа бол ерөнхийдөө багтаа дасгал гэж хэлж болно. За ингээд шулуун зогсчоод ингээд өвдгөөл аль болох өөрийнхөө хэмжээнд л сайн өргөн. Тэгэхгүй. За ингэж бас ингээд за яг илүүдэлчэнтэй хүмүүс хийж ахиндээ тийм ээ. Ингээд гүйцэтгэл муу хийж байгаа боловч хийгээд байхаар аяндаа ингээд өргөгддөг болчихно гэсэн үг. За ойлголоо. Амархан ирнээсээ ер нь айгуу тийм гоё өглөөг яг өглөө хийхэд ер нь айгуу тохиромжтой юм шүү. Тэг яг юм ирч хүчтэй эхлүүлээд зүгээр санагдав. Яг зөв. Өглөө одоо хийхэд маш тохиромжтой. Тэгээд ялангуяа одоо дасгал анхлан хийж эхлэх гэж байгаа хүмүүс яг ингэж эхлэх юм бол нөгөө зүрхээ өвхөхгүй
Би чадах юм байна шүү дээ. Болж байна ингээд урам аваад явна гэсэн үг. Тийм ээ, ялч хөө багасаа эхлүүл яг энэ шат дараатайгаар ахиад тэ өөртөө урам өгöd явах юм. Миний хувьд бас яг нэг дасгал хөдөлгөөндөө жоох муу байхгүй юу? Энэ дасгалыг хийсэн чи би чадаад байна гэж бодож шүү дээ. Яг зөв. Яг тийм юм байна. Тийм. За дараагийн дасгал руу. За дөрөв дэх дасгал. Хоёр хөлдөө ташааны хэмжээтэй заавлаа. Хоёр гараа ингээд толгойн хаард авчи дарцсандаа. За ингээд өвдгөрөө баг зэрэг хагасны улаар нуруу шулуун чигээр нь ингээд таазан арга шин сунгаж өгөх юм байна. За тэгээд өвдөг тохоо одоо солбоод нийлүүлээд явна гэсэн хоёр талдаа. За сунглаа. Хоп. За ингээд энэ маань гойны арт тал хөвлий бас давхар ажиллаж байгаа. Ерөнхийдөө бүтэн бие ажиллана гэсэн үг. За ингээд. За хажуунаас нь харахтаа хөлдөө тушааны хэмжээд заавлаа. Гараа ингээд сунглаа. Суухгүй. Одоо ингээд сууж болохгүй гэсэн үг. За. Өвдгөө баг зэрэг хагаснуулаад хашаа, аргашаа, цээж урагшаа. Ингээд нуруу шулуун байх хэрэгтэй. Ингийн бөхтгөр байж болохгүй гэсэн үг байхгүй. За тэгээд дээр явчаад өвдөг тохоогоо нийлүүллээ. За ингээд хоёр талдаа солбоод явна. Мөн 3 оролтоор 20 тоогоор хийнэ. Яагаад одоо ингээд хөвлийн ажиллуулаад бүтэн бие ажиллуулаад яваад байна гэхээр хүмүүсийн маань ихэнх зорилго нь одоо хөвлөгөөрөө наригсах хөвлийн таргалтай байгаад байдаг тийм ээ. Тийм учраас илүү нөгөө хөвлийн дасгалууд илүү сонирхоод байдаг болохоор нь хийж байгаа. Гэхдээ бүтэн бие оролцсон. Зөвхөн ганц хөвлийн биш бод. Тийм бүх бие ажиллаж шүү. Тийм ээ. Үнэхээр үр дүнтэй дасгалууд байна. Ялангуяа одоо цагаан сарын буузаа бол одоо бүгдээрээ л ингэ хөвсөж байгаа бах тий. Одоо ингээд хоёулаа нэг тайлбарлал хийхтэл одоо ингээд хөлс гараад садж эхэлж байна. Халаад ингээд явж штэ. Тэгэхээр ингээд яг оролтуудаар нь хийгээд ингээд хийх юм бол маш сайн үр дүн гарахаар байгаа. Тийм ээ, тийм ээ. За ингээд өнөөдрийнхөө сүүлийн дасгалыг хамтдаа сорё. 5 дахь дасгал. За хоёр хөлдөө тушааны хэмжээтэй зай авчи. За доошоо суугаад явна. За суугаад мөн баруун одоо хөл зүүн гараа дээр нийлүүлж өгөх гэсэн. Ингээд юм. Хоп. Суулаа дэше осгохдоо. Хоп. За хөлийнхөө үзүүр тийм ээ гарынхаа үзүүрийг ингээд хүргээд явна. За хүргэж чадахгүй бол өөрийнхөө хэмжээнд чадхаараа хийнэ. Мөн доошоо суухдаа амьсгалаа авлаа. Дэшээ гаргалаа. За ингэж явна. За энэ дээр гарах алдаа бол нөгөө доошоо суухдаа суултынхаа техникийг л анхаарч хэрэгтэй. Тэгээд дээрээ бол өөрийнхөө чадах хэмжээр юм байна уу тийм ээ? Эсвэл бүр сайн хүргэж байна уу тэргээрэл. Дэш баг багаар ахиж штэ тий хэмжээрээ. За өнөөдрийн дасгалууд айгүй энгийн ирнээсээ бас амар үр дүнтэй биеийн бүх одоо булчин шүрмсийг ажиллуулсан их сонирхолтой дасгалууд байлаа. За хаанч хийсэн тохиромжтой эдгээр дасгалуудыг та бүхэн нэвтрүүлгээ үзээд Одонбаатар багшийнхаа одоо зөвлөмжийн дагуу дагаад гэртээ хийгээрэй. Мэдээж хэрэг эрүүл амьдрал бол дасгал хөдөлгөөнөөс эхлэлтэй байдаг. Тийм учраас та бүхэндээ энэхүү дасгалын булангаа дамжуулж байгаа юм шүү. Ингээд өнөөдөр бидний дасгал авсан Одонбаатар багштай маш их баярлалаа. Дараагийн дугаараар уулзцгаая. Баярлалаа.